За сайн байцгаана хүүхдүүдээ өнөөдөр та бүхэндээ тригонометрийн нэгж дугуйтай тригонометрийг хэрхэн тодорхойлох тухай авч үзье. За та бүхэнд одоо энэ харагдаж байгаа ах тийм ээ. Координатын ихтэй төвтэй энэ О зэгтэй төвтэй нэгж радиустай. Өөрөөр хэлбэл О-гоос Б хүртэл нэг радиустай тойргийг тригонометр нэгж дугуй гэж нэрлэнэ. Энэ Б-ийн тооллын их буюу тэг грац гэж нэрлэж байгаа тригонометрийн дугуй. За тэгээ эргээ иргэн дээр x-ийн дэлхийн нэг дээр бол 90 градус x тэнглэхийн хасах нэг дээр бол 180 градус, y тэнглэхийн хасах нэг дээр 270 градус. Ингээ бүтэн тойроод ирэхээр тэг градус маань 360 градустай тэнцүү. За энийг бол тригонометрийн нэгж дугуй гэж нэрлэх нэ. Харин энэ О зэг дээр төвтэй АБ ном тулсан энэ үнцгийг альфа үнц гэж нэрлэх нэ. За тэгэхээр ингээд цагийн зүүнний эсрэг явахаараа градус маань нэмэгдэх нь байна. Харин цагийн зүүнний эсрэг явахаараа градус маань хасах градусаар тооцно. Одоо өөрөөр хэлбэл 270 градус маань хасах 90 градустай яах вэ? Тэнцүү байх нэ. За уртыг нь олё. Тригонометрийн дугуйг уртыг олё. Тэгэхээр 10 дугаар ангидаа та бүхэн тойргийн уртыг олох томьёо утсан байгаа тийм ээ. 2πr-ийг үржих нь 2π хүрчиг нь r тий. R гэдэг маань тойргийн радиус. Гэтэл манай тригонометрийн нэгж дугуй маань радиус нь 1 байгаа шүү дээ. За тэгэхээр манай тригонометрийн нэгж дугуй маань 2π урттай байх нь. За π гэдэг маань 314 гэдэг тоотой яах нь тэнцүү гэдгийг та бүхэн болор мэдчихэж байгаа тийм ээ. За тэгэхээр ойролцоогоор бол 328 урттай тийм дугуй. Энэ урт гэдэг маань энэ тойргийн маань энэ цэнхэр харагдаад байгаа энэ хүрээ хэлээд байгаа шүү дээ тийм ээ. За байх нэ. За тэгвэл цөмөр цаашаа тригонометрийн дугуйгаа үзье. Энэ 2π урттай энэ цэнхэр хүрээ чинь бас градусаар 300 градустай тэнцүү. Тэгэхээр энэ хоёр нэг нь урт нь нөгөөх нь градусаар тойрж байгаа юм чинь 2π маань 360 градустай яах вэ? Тэнцүү бол таарлаа. За эндээс тэгвэл тодорхойлт харъя. Тойргийн радиустай тэнцүү ном тулсан төв үнцгийг нерадиан үнцэг гинэ гэж. Өөрөөр хэлбэл одоо манай нэгж дугуй маань болор 628 урттай шүү дээ. Жишээ нь А-гаас Б-ийн хооронд яах нь нэг урттай байсан бол энэ тулж байгаа төв үнцгийг энэ альфаг болор 1 радиан үнцэг гинэ. За тэгвэл энэ альфаг хэдэн градустай яах нь тэнцүү цөмөр олж өгнө. За биднэрт бол өгсөн үгэл маань 2π маань 360 градустай тэнцүү өгсөн. Тэгвэл 2 туваачи. Тэгвэл π радиан маань 180 градус тэнцүү. Тэгэхээр π гэдэг тоо маань тоогоор бол 314 ч гэсэн градусаар бол яах нь радианаар бол 180 градустай яах нь тэнцүү. Өөрөөр хэлбэл энэ Б цэгээс эхлээд энэ 180 градус хүртэлх маань энэ хагас тойргийн урт хүрээ маань 180 градустай тэнцүү. Ан маань π урттай буйх нь π радиан гэж нэрлэнэ тий. За тэгвэл π радиана хоёр талын π-д нь хуваачи. За тэгвэл энэ маань 1 радиан үнцэг маань 180-ыг хуваах нь π-тэй яах нь тэнцүү ах нэ. За тэгвэл 1 радиан үнцэг маань нөгөө төв үнцэг маань шүү дээ. За тэгвэл π маань 314 чинь 180-га 314 хуваачвал ойролцоогоор 5729 буюу 57 градустай 1 радиан үнцэг маань яах нь тэнцүү ах нэ. За ингээд цөмөрөө яах нь π гэдэг тоо маань бол тоогоор бол 314 радианаар л 180 градустай яах нь тэнцүү байдаг байх нэ. За дараагийн нэг тойргийн тригонометрийн нэгж дугуй дээр аваад үзье. За өмнөх дасгалуудаа харж байна. За тэгвэл дасгал дээр одоо цөмөрөө одоо чинь 7π хувахан 6 гэсэн радианыг градус руу шилжүүлье. За мөн 3π хувахан 4-ийг градус руу шилжүүлье. За гэх мэт энэ 4-ийг градус руу яаж хэрхэн шилжүүлэх вэ? Радианаар өгсөн байна шүү дээ, тий. За мөн градусаар өгсөн бэ? 30 градус, 60 градус, 45 градус, 175 градус явах юм бол хэрхэн радианаар шилжүүлэх тухай харж үзье. За тэгвэл 7π хувахан 6 гэдэг радианыгаа цөмөрөө π маань 180 градустай тэнцүү юм чинь π-ийн хооронд 180 градусыг орлуулчихвал 180-аа 7-оор үржүүлээд 6 тавих юм бол 210 градустай яах нь тэнцүү болж болно. За мөн адил доотлынх нь 3π хувахан 4-ийг градусаар шилжүүлж болно. π-ийн хооронд 180 градус орлуулж болно. Эсвэл 180 хуваагаад π хуваагаад 180 руу үржүүлчих болно. Эсрэгээр нь тийм ээ. Тэгсэн чи яхаа адилхан хариу гарах нь. Тэгэхээр эндээс 135 градус, 5π хувахан 6 маань 150 градус, π хувахан 12 маань π-ийн хооронд 180 гэхээр 15 градустай яах нь тэнцүү байх нэ.
За тэгвэл 30 градусыг хэрхэн радиан руу шилжүүлэх вэ гэвэл. За тэгвэл бид нар P-гээ 180 градустай яах вэ? Тэнцүү гэж үзсэн юм чинь P-гээр үчир 180 хуваачиж болно. Хоёул ижлэх шүү дээ, тий. Тэгэхээр жишээнүүд юу гэсэн үг ижил хуваар 2-оор хөтөр хуваар хоёулынг нь үрждэг шиг P-гээр үржүүлээд 180 хуваачнаа гэсэн ижлэх юм чинь. Тэгэхээр 30 градусаа 180-тайгаа хураах, градустайгаа хураах юм бол градусууд нь харагдаад 6 үлдэхгүй 6-ны P буюу радиантай яах нь тэнцүү байна. За тэгвэл 60 градус нь мөн адилхан бодоод 3-ны P радиантай яах нь тэнцүү. 45 градус маань P-ний квах нь 4 радиантай тэнцүү. 75 градус маань 5 P квах нь 12 радиантай яах нь тэнцүү байх нэ. За тэгэхээр цааш нь явъя цөмөрөө. Тригонометр нэгж дугуй дээр цөмөрөө дахиад өөр нэг дасгал ажиллаад үзье тийм ээ. За хоёр дасгал хоёрыг авч үзье. 9 нэгж өстэй тойргийн 3 пик бахан 5 радиан өнцөг таргалзах номын уртыг олоорой гэсэн бодлого. Тэгэхээр манай нэг тригонометрт одоо энд харагдж байгаа дугуй маань бол нэгж урттай тийм. Гэтэл одоо бидний дасгал дээр 9 нэгж урттай гэж. За юуцсан 3 пик бахан радиан яга градус руу гашмөр шилжүүлээ. Пигийн хооронд 180 градусаар тавиад хурангууд 108 градустай яах нь тэнцүү байх нэ. За тэгвэл одоо энэ 9 нэгж радиустай тойргийн уртыг олж үзье. Тэгэхээр энэ дээр харж байна те 2 пэр урттай гэж тойрог урт. Пэрийн хооронд цөмөр 9 тавингууд энэ тойрог маань одоо 18 п урттай авах нэ. За энэ тойрог маань урт гэдэг чинь цэнхэр бүхлэр шүү дээ. Тэгэхээр энэ бүх цэнхэр тойрог маань урт маань 18 п урттай байхаас гадна градусаар 360 градустай яах нь тэнцүү. Тэгэхээр 18 п таргалзах градус маань 360 градус юм бол бидний 108 градус таргалзах номын уртыг олох гэж байна. 108 градус таргалзах номын урт тэгээд пропорцл чинь тий 5 дугаар ангиас оцсомоор пропорц үзсэн шүү дээ. Тэгэхээр 18 п-гээ 108 градус хуваагаад үржүүлээд 360 градус хувааж болох юм бол L1 маань бол хураагдаад 180-га 360-таа 18-тай хураах юм бол 27 пик бахан 5 урттай байх нэ. За одоо цөмөрийн өнцөг биш номын урттыг олж байгаа юм чинь P-гээ 314-аар ойролцоог авах юм бол 1696 нэгж урттай байх нэ. За одоо цөмөрөө тригонометр нэгж дугуй дээр энэ AC-г авъя. Энэ C юм чинь мэдээж хэрэг нэг x, y гэсэн координаттай байх нь тий. За AC-ийн маань x координат нь C цэг дээр буусан буюу координат ихээс xz, а y координат маань бол энэ хавцаа байх бах тий. Тэгвэл энэ альфа үнцгийнх маань энэ y-гээ буулгачихъя. Тэгвэл энд A, O, C гэсэн тэгшинцүүд гурвалж харагдаж байна тийм. Энэ тэгшинц гурвалжны маань энэ гифтноз буюу 90 градус эсрэг урт нь бол энэ тойргийн радиус байгаа. Тойргийн төгөөс тойрог урт зайг радиус гэж нэрлэж байгаа тийм 1 урттай. Харин энэ O-гоос C зайг бол энэ 90 градусын качд буюу налсан качд. Энэ альфа өнцгийн хувьд налсан качд. Энэ альфа өнцгөөгөө налаад бий болгож байгаа тал байх нь. Харин энэ y маань энэ альфа өнцгийнхаа энэ төв өнцгийнхаа эсрэг качд гэж нэрлэгдэхээр цөмөрөө тодорхойлт хийзье. За тэгвэл синус альфа гэдэг маань энэ альфа өнцгийн хувьд эсрэг качдыг гифтнуудад харьцуулсан харьцааг синус альфа гэж тодорхойлъё. За тэгвэл эсрэг качдын маань урт y гифтноз маань 1 урттай байгаа шүү дээ. Тэгвэл эндээс синус альфа маань y буюу энэ тригонометр нэгж дугуй дээр y тэнхлэгийг координатайгаа синус альфагаар төлөвлөж болох нэ. За тэгвэл косинус альфа гэж бас нэг тодорхойлт авч үзье. Энэ тодорхойлт маань налсан качдыг гифтнозад харьцуулсан харьцаа. Тэгэхээр налсан качд маань бол x, y, гифтноз маань 1 учраас косинус альфа маань x тэй байх нэ, тэнцүү болох нэ. Эндээс ямарваа нэгэн альфа өнцгийн x координатыг косинус альфа, y координатыг бол синус альфагаар төлөвлөж яах нь болох нэ. За бас дахин нэгэн тодорхойлт авч үзье. За эсрэг качдыг налсан качд туусныг тангас альфа гэж үзэх нэ. Өөрөөр хэлбэл y-ийг x туусныг тангас альфа. Гэтэл бидний дээдлийн y-ийг синус альфа, x-ийг косинус альфаг үзсэн чинь тангас альфа маань синус альфа квахан косинус альфа гэсэн нэг адилтгал гарч ирж байна тийм ээ. За өшөө бас нэг тодорхойлт үзье. Катангас альфа гэдэг маань налсан качдыг эсрэг качдад тавьсантай яах вэ? Тэнцүүгээ тодорхойлж. Тэгвэл налсан качд маань x, эсрэг качд маань y юм чинь катангас альфа гэдэг маань
косинус альбаг байна. Синус альба гэсэн бас нэг адилтгал гарч ирнэ. За ингээд дөрвөн бүкстэй болоо синус, косинус, тангенс, котангенс гэсэн дөрвөн бүкстэй болоо тий. За мөн адилын координатын ихтэй төвтэй энэ А, О, С тэгшүүнс гурвалжин дээр юу бэлдүүлээ? Та бүхний мэдж байгаа Пифагорын теорем биелнэ. За энэ Пифагорын теоремоос үндсэн адилтгалаа гаргая. Пифагорын теорем маань бол энэ тэгшүүнс гурвалжны катетын квадратуудын хэлбэр нь гипнозик квадрат гэсэн. Тэгэхээр катетууд маань x y чинь x квадрат дээр нэмэх нь y квадрат нь нэгтээд байх нэ. За эндээс x маань косинус альфа, y маань синус альфа гэдгээр төлөвлөлөө биччих юм бол синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа маань 1 гэсэн үндсэн адилтгалаа. За ингээд нийтээ 8 үндсэн адилтгал байгаа. Эхний үндсэн адилтгал нь хоёр дахь үндсэн маань тангенс альфаг байх нь тангенс альфа, синус альфа гон косинус альфа, тангенс альфа, косинус альфа гон синус альфа гэсэн юм гурван үндсэн адилтгалтай болж байна. За тэгвэл энэ анхны үндсэн адилтгалаа цөмөрөө хоёр талын косинус квадрат альфа туваачаа. Тэгвэл косинус квадрат альфа косинус квадрат хахад 1 харин синус квадрат альфа косинус квадрат альфа туваахад тангенсийн үнд адилтгалаар тангенс квадрат альфа болно. За тэгэхээр эндээс дараагийн үндсэн адилтгал нь 1 дээр нэмэх нь тангенс квадрат альфа маань 1-ийг хуваах нь косинус квадрат альфад явах нь тэнцүү болох нь. За үүнийгээ бас хоёр талын бас синус квадратд бас хуваачи. Тэгвэл котангенс ашиглагууд 1 дээр нэмэх котангенс квадрат альфа маань 1-ийг хуваах нь синус квадрат альфатай явах нь тэнцүү болох нэ. За бас тэгэхээр тангенсыг котангенсаар үрчээ. Тэгэхээр тангенс маань синусыг хуваах нь косинус, котангенс маань косинусыг хуваах нь синус байгаа учраас энэ дээр үржүр маань хэдтэй тэнцүү болтой байх нь нэгтэй тэнцүү гарах нэ. За дараагийн адилтгал тодорхойлолтоо авч үзье. Косиканс альфа гипнозыг эсрэг катетад хувааж болно. Тэ? Тэгвэл гипноз маань нэг эсрэг катет маань y юм чинь косиканс альфа гэдэг маань 1-ийг хуваах нь синус альфатай яах нь тэнцүү байх нэ. За тэгвэл дараагийн тодорхойлолт авч үзье. Секанс альфа. Секанс альфа гэдэг маань гипнозыг насан катет байна. Тэгэхээр гипноз маань нэг насан катет маань x юм чинь 1-ийг хуваах нь x буюу 1-ийг хуваах нь косинус альфатай секанс альфа маань яах нь тэнцүү байх нь. За инхээр синус, косинус, тангенс, котангенс, косиканс, секанс гэсэн 6 тригонометрийн бүкцтэй болох нэ зөмөрөө. За үүнээс цаашаа авч үзье зөмөрөө дахиад тэг сондгой чанарыг авч үзье. За юу гэсэн үг вэ? Зөмөрөө хасаг градус маань хэрхэн өөрчлөгдөх вэ? Тригонометри бүкцтэй авч үзье. За тэгэх юм бол одоо зөмөрөө энэ А цэгээ OX тэмдэглэлийн дагуу тэгшимтэй нуулах юм бол Y зэг гарсан гэж үзье. Тэгвэл энэ B цэгээс цагийн зүрийн эсрэг болохоор Y градус, цагийн зүрийн дагуу болох эсрэг градус байдаг тийм хасах градус, сөрөг градус. Тэгвэл энэ маань А, О, С маань альфа байсан бол С, О, Y маань хасах альфатай тэнцүү. Тэгэхээр энэ хасах альфагийн хувьд цөмөрөө тодорхойлт өчье. Синусын тодорхойлтыг өчье. За тэгвэл хасах синус хасах альфа тэнцүү. Эсрэг кат нь хасах y-ийг хуваах нь гипноз маань 1 болчихно. Эндээс 1-ийг хуваах нь y-ийг хуваах 1 буюу y маань синус альфа. Тэгэхээр эндээс синус хасах альфа гэдэг маань хасах синус альфа тэнцүү буюу сондгой бүкц байх нэ. За тэгвэл косинус хасах альфа гэдэг маань насан катет x-ийг гипноз туган тий. Тэгэхээр эргүүлээ косинус альфа тэнцүү гарч. Тэгэхээр косинус хасах альфа маань косинус альфа тэнцүү гарсан юм чинь үнийг тэгш бүкц гэнэ. За үүнийгээ тангенс дээр бас аваад үзье. Тангенс альфа гэдэг нь эсрэг катет хасах y-ийг насан катет x тугаана. Тэгэхээр тангенс хасах тангенс альфа буюу сондгой бүкц байх нэ. За дахиад котангенс маань муу адил яах вэ? Сондгой бүкц байх нь харин косиканс бүкцийг үзье. Косиканс маань гипнозыг эсрэг катет тугаана, хасах y тугаана. Тэгэхээр 1-ийг хуваах нь синус альфа буюу энэ чинь өөрөө косиканс альфа тэнцүү гарч. Тэгэхээр урдаа косиканс хасах альфа гэдэг маань хасах косиканс альфатай яах нь тэнцүү байх нь. Тэгэхээр энэ маань мөн сондгой бүкц байна. Харин секанс альфа маань 1-ийг хуваах нь косинус альфа маань насан катет x маань бол тэмдэг өөрчлөлттэй учраас косиканс альфад өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр эндээс тэгш функц. Ингээд тригонометрийн 6 функцийн маань косинус, секанс хоёроос босно нь бүгд сондгой байх нэ. За цөмөрөө энэний дагуу яах нь функцийн тэмдгээ аваад үзье. За энэ тригонометрийн нэг дугуйн юм B-гээс 90 градус хүртэл 0 градусаас 90 градус хүртэл бол нэгдүгээр мөч гэдэг. Энэ нэгдүгээр мөчөөс синус маань буюу y тэнхлэг маань хасах нэмэх хэсэг харагдаж байна. А косинус буюу энэ x тэнхлэг маань нэмэх хэсэгтэй харьцаж байгаа.
Тэгэхээр нэгдүгээр мөчид бол 0-аас 90 градусын хооронд синус косинус нэмэх тэмдэгтэй байх нь. Харин хоёрдугаар мөчид синус маань яах нь нэмэх тэмдэгтэй. Косинус маань хасах. Юу гэсэн үг бол одоо нь оогоос координат хийхээс хасахныг хүртэл маань косинус маань хасах тэмдэгтэй байх нь. За тэгвэл харин 3 дугаар мөчид буюу 180-аас 270-ын хооронд бол синус маань оёрын тэнхилгийн хасах хэсэгтэй 0-оос доош явтай. Харин косинус маань муу адил хасах хэсэгтэй харьцаж байна. Тэгэхээр 3 дугаар мөчид синус косинус хоёулаа ямар тэмдэгтэй байх нь хасах тэмдэгтэй. Харин 4 дугаар мөчид синус маань хасах байхад косинус маань яах нь нэмэх тэмдэгтэй байх нь. За ингээд 4 мөчид яах нь хуваахын бол функц маань ийм тэмдгүүдтэй байх нь. За дасгал 3-ыг авъя. За синус косинус 30 хасах 30 градус нь үржигэн синус хасах пик баахан 4 градустай жантай олоорой гэсэн байна. За тэгвэл бидний тэгш судалгаа чанар бол косинус маань тэгш функц. Тийм учраас хасах 30 градус гэдэг маань нэмэх 30 градустайгаа яах вэ? Тэнцүү. Харин синус гэдэг маань сондгой функцээс учраас хасах тэмдэг маань уршаа гараад үржигдлээ хасах косинус 30 үржигэн синус пик баахан 4 боллоо. За косинус 30 градус маань бол 2-ны нэг байдаг. Та бүхэн мэдж байгаа тийм ээ. Тэрийг орлууллаа. Харин пик баахан 4 гэдэг маань 45 градустай яах нь тэнцүү байдаг. Тэгвэл синус 45 градус маань язгуурдар 2-ыг баахан 2-ыг өөрчүүллээ. Эндээс хасах язгуурдар 2-ыг баахан 4 гэдэг тогтой яах нь тэнцүү байх нь. За тэгэхээр градусуудынхаа утгыг бол та бүхэн өмнөх ангиудтай яах нь үздсэн учраас багш нь шууд бодлоо. За одоо дараагийн нэг чанарыг үзье. Функцийн тэмдэг маань бол яах нь хэвээр байгаа. За тэгш сондгой чанарын дараагийн чанар маань бол үйд чанар байгаа тийм үе. За үйд чанар маань бол синус маань бол нэмэх хасах гээд дахиад эргэжээд бүтэн эргэжээд дахиад нэмэх хасах болж байгаа. Тэгэхээр синусын маань үйд чанар бол 360 градус буюу бүтэн тойргийн дараа давхцаж эхэлж байна. Тэгэхээр 360 градусын нэг бол бүтэн тойруулна, хоёр бүтэн тойрсон ч эргээд өөртөө тэнцүү байна. За үүнийг косинус маань муу адил байгаа. Тэгэхээр энэхээр синус косинус маань хоёулаа 360 градус буюу нэг бүтэн тойргийн үетэй байх нэ. За харин 3 дугаар мөчтөр танкс маань синусыг хуваах косинус дээр хасах синус хасах косинус гэхээр хасахыг нэмэх болоод танкс маань 1-р мөчтөр адилхан тэмдэгтэй болчихж байгаа. Катангс муу адил. Тэгэхээр танкс маань үе маань бол P буюу 180 градус хагас тойргийн үетэй байх нэ. Тэгэхээр эндээс синусын маань үе, косинусын маань 360 градус бүтэн тойргийн үе, танкс катангсын маань үндсэн үе бол яах нь 180 градус байх нэ. За дасгал 4-ыг авъя. Косинус 380 градусыг 1-р мөчийн градустай тэнцвүүлээрэй гэсэн бодлого байна. Тэгвэл 380 гэдэг нь 360 дээр нэмэх нь 20 градус буюу үе маань нэг бүтэн тойрцсон байна. Тэгэхээр үеэ хасаа өгч 360 градус. Тэгвэл косинус 20 градус гэсэн. Тэгэхээр косинус 380 градус маань косинус 20 градустай тэнцүү байх нэ. За дахиад танкс 200 градус байна. Гэтэл танкс катангс маань 180 градусын үетэй юм чинь 200 градусаар 180 дээр нэмэх нь 20 гээ үзье. Тэгвэл 180 градус маань үе маань юм чинь 180 градус маань 20 градустайгаа яах нь танкс 20 градустайгаа яах нь тэнцүү байх нэ. За дараагийн нэг тохиолдлыг цөмөр авч үзье. Функцийн тэмдэг маань бол яах нь хിവэрэ байгаа. За цөмөр эмгэгтэйлийн томьёо гэдэг нэг том томьёонууд чийжлүүлээд идэв те. За энийг бол өнгөрсөн 11-р ангидаа та бүхэн яах нь үзсэн байгаа. Гэхдээ багш энийг арай амархнаар үзье. За эмгэгтэйлийн томьёог яаж амархан чийжлэх вэ гэвэл одоо 90 градус гэсэн чинь пик байх нь 2 шүү дээ. 90 градус сондгой удаа орсон бол жишээ нь энд 1 удаа орсон байх юм бол синус нь косинус, косинус нь синус, танкс нь катангс, катангс нь танкс болдог. Эсрэг нэр авдаг. За жишээ нь энд 3 пик байх нь 2-оос нь альфа маань синус нь косинус, косинус нь синус болсон бол эсрэг нэр авдаг. Хэрвээ 90 градус маань тэгш удаа одоо энэ пи дотор гэдэг чинь 2 удаа байгаа шүү дээ. Байх юм бол өөрөө нэр авдаг. Синус нь синус, косинус нь косинус. Жишээ нь 2 пи дотор 90 градус 4 удаа байгаа шүү дээ. Тэгэхээр синус нь синус, косинус нь косинус байна. За эхний дөрөв нь тийм байх нь 90 градус хэрвээ тэгш удаа орсон байх юм бол өөрийн нэрээ авна. Сондгой нэгдээ орсон байх юм бол эсрэг нэрээ авах нэ. За тэгээд мөчийнхаа тэмдэг тогтоох. Мөчийн тэмдэг тогтоохдоо анхны синусын тоолжоо синусын үеэрээ косинус тоолоо косинус гарсан функцийн биш тэмдэгээ тогтоох нэ. За жишээ болгоод нэг бодлого авч үзье цөмөрөө. За косинус 280 градусын цөмөрөө эмгэгтэйлийн томьёо ашиглая.
За косинус 280 гэдэг маань 270 дээр нь 10 гэж задлчих. 270 маань бол 90 градус 3 удаа орсон байгаа тийм. Тэгэхээр 3 удаа буюу сондгоо удаа орсон юм чи эсрэг нэрээ авах нэ. За тэгэхээр энэ 270 маань алга болоод косинусын эсрэг нэр бол синус 10 градус байна. За одоо тэмдэглээ тогтооц юмороо. 280 градус гэдэг чинь энэ 3 дугаар мөчд байгаа. 3 дугаар мөчид косинус 3 дугаар мөч шиг байгаа тийм. Косинус 3 дугаар мөчид яах нь? За косинус 3 дугаар мөчид бол хасах тэмдэгтэй. Тэгэхээр хасах тэмдэг тавих нь. Тэгэхээр эндээс синус хасах синус 10 градус гарах нэ. За дахиад нэг жишээ авъя. Косинус 185 градус байх гэж байна. За 185 градус маань 180 дээр нэмэх нь 5 градус. Тэгэхээр 90 градус 2 удаа орсон байна 180 дотор. Тэгэхээр 2 удаа орсон юм чинь 90 градус 2 удаа орсон юм чи өөрөө нэр косинус 5 градустай байх нь хэвчээ. За одоо тэмдэглээ тогтооц юмороо. Тэгэхээр тэмдэглээ тогтоохдоо одоо 185 градус гэдэг маань бол бас муу адил 3 дугаар мөчтэй байгаа юм. Косинус маань хасах тэмдэгтэй. Тэгэхээр косинус 185 градус маань хасах косинус 5 градустай тэнцвэх нь. Харин косинус 280 градус маань хасах синус 10 градустай байх нь тэнцвэх. Ингэж эмгэгтэйгийн томьёогоо яах нь ашиглах нэ. За тэгэхээр та бүхэн гэрийн даалгаварт эдгээр яах нь дасгалыг хийгээд үзүүлээрэй. Эдгээр дасгалын гэхдээ хийхдээ зөвхөн АБ гэ 118 АБ 119 АБ 120 АБ 121 бүтнээр нь ингэж бодсон. Энэ бодлогуудыг яах нь ботож багш руугаа илгээгээрэй.